Өглөөний минь ажилдаа гарах гэж байна. Тэрнээс өмнө хүүхдүүдэд цэцэрлэгтээ өргөж өгнө. Өчигдөр би нөгөө гараж доторгоо шүүрдэндээ гэж яагаад машина энэ юу руу н оруулж тавьчаад энэ драйвер нь оруулахгүйгээр зам дээр тавьчаад тэгээд мартаад унтчих. Тэгсэн чинь тикет авсан байна. Түрүүчүүдээ ийм тикет авсан 7 хоног чи их муу 7 хоног болж таарсан шүү дээ. Осолд ордог. За энэ 7 хоног тэгвэл асар болгоомжтой явах нь дээ. Гарахаас өмнө энэ фильтрээс солиотох. Энэ дотор нэг том фильтр байгаа. Тэгээд надад ийм тусгай төлхөр хэрэгтэй юм байна. За одоо энэ дээдлийн clearance 5 гэрлийн хамгийн наадлынх нь ажиллахгүй байгаа байхгүй. Энийг сольж байна. Энэ цаатлынх нь дунтлынх нь болтыг авцсан. Эннийх нь болтыг авч чаддгүй. Толгой нь алдагдчихлаа. Уг нь ийм тусгай төлхөр واخгүй. Уг нь ийм тусгай төлхөр юм. Тэгээд одоо толгой нь алдагдсан учраас яа гэм бэлээ ийм дөрвөлжин хийж үзт юм бэлөө эсвэл ийм хасгыг хийж үзт юм бэлөө гэж бодож байна. За боллоо. Нөгөө торгуулаа төлөгдөх юм. $15 юм бэлээ. Цатагийн газар нэрээд заавал биеэр өвччих ёстой юм лээ.
Энэ хаалга руу хурж орно. Дотор нэг трак сая ачаага буулгаад дуусчлаа. Тэгсэн чинь хаалганы эвдэрч чинь онгоодгүй. Тэгээд засгаар хүн ирж байгаа юм байна. Тэр болтол би юу хийж явах вэ? Хотлоо онгоолгол бэлдээд байж та тий. За сайхан дулаахаа өдөр байна. Бараг цанцаа тайлхаж болохоор. За энэ ачаага аваад Milwaukee, Wisconsin тийш явна. 2 газар болох хэрэгтэй юм байлээ. Тэгээд камер арчаад. За арай дээртчүүд. Гэрэлтэй дуцныгаа дэлгэцээсээ харж чадахгүй. Бохирдсан байгааг мэдээгүй яваад ирсэн байна. За тэгээд энийг Milwaukee, Wisconsin-ийн чинь маргааш 2 газар бол 2 буулах газартай юм байлээ. Тэгээ 1300-аар авч байна. Тэгээ энэ чинь нөгөө эндээс авдаг газар чинь энэ урт нөгөө төмрүүд авдаг штэ. Энэ дотор хүн байна. Урт одоо өөрхий төмрүүд авдаг штэ. Тэгээ тэр чинь нөгөө нэг ингээд тоормослоход урагшаа гулс гавилтай гэж үздэг учраас нөгөө урд хойно 3 модоор хамгаалт хийдэг штэ. Тэр газар яг ийшээ ирж ачаагүй удсан байна. Тэгээ гайгүй хурдаачдаг газараа. Тэгээ эртхэн замаа хоройд тий. Okay, so the total weight is 39,603. You're gonna go back into door 3 or 4, okay? Okay. Do you know where you're going? This way, right? Yep, just right down here around the corner. Okay. Okay? Thank you. You're welcome. Once I load it, come back here and Come back take the up and get paperwork. your paperwork. All right. Thank you. You're welcome. За ачаага ачуулах чинь. Бага бүх модоо гаргалаа. Нэг мод нь хугарсан шүү дээ. Сая өнгөрсөн ачаан дээр. Тэгээ одоо надад болохоор 12 фитийн 18 ширхэг ийм төмрүүд очих юм байна л да. Тэрийг яаж очих вэ гэхээр 12 фит гэдэг чинь за 3-аар үрчгээр нэг 36 см гэсэн үг юм уу? Тэгээд биш ээ 36-г нь 3.6 м үү те. Тийм 3.6 м гэсэн. За тэгэхээр эхний одоо энэ хоёрыг ингээд тавьсан байлаа гэхэд энэ дээр 7 гिचээд хойд талд нь 7 гिचээд энэ чинь голд нь нэг жоохон зай гарна шүү дээ. Тэгээд урт хойд тал хоёрыг дамнуулж агаад дээр нь 4 гिचэл юм байна л да. Тэгэхээр эхний 7 дээр 2 мод, дараагийн 7 дээр 2 мод. Тэгээд дээр нь байгаа ачих дээрээ дахиад 2 мод хэрэгтэй гэсэн 6 гэсэн. Тэгээд дээрээс нь хойд талд нь 3 нөгөө нэг bulkhead гэдэг нөгөө хамгаалалт, урд нь 3 хамгаалалт мод тавихаар нийтдээ 12 мод хэрэгтэй юм байна. Яг нэг дутчихлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 гэх нэг дутсан. Тэгээ энэ газар ийм мод зардаг гэхгүй. Миний нөгөө нэг саяны хугарсан одоо тэр мод гэсэн. Тэгээ надад ганцхан дутчихлаа гэдгсэн чи за яах вэ? Зүгээр өгчөө гэдэг чинь. Бас хэдэн доллар өгдөг лээ? 10 15 доллар өчөдөг лээ. Тэг ямар ч гэсэн ингэ ачуулчих юм байна. Яг ачаа аль хавьд ирэхийг мэдэхгүй байгаа учраас би нөгөө нэг уртлын хамгаалт нөгөө bulkhead одоо засч чадахгүй байгаа тийм. Хүлээж байгаа тийм.
Миний ачаа тэр юм шиг байлаа. Тэнд байгаа. Ширгүүл дээр гарахаар бол заавал энэ хорын татсан байх хэвээр. Нэг энэ чинь ойртолсон байх хэвээр гэж хэлээ. За ирчлээ эхнийх дээр. Энд одоо 8-ын аавнаг нь. Би энэ хаалганаас орж ирсэн. Ийшээгээ гараад явчих юм болов гэсэн чинь цаана машинууд зогсож чинь жижиг дэргүүд. Тэгэхээр худлаа юм байна. Энэ дотроо буцаж иргээд цаашаа хараа зогссон илүү дээрх та. Тэгээ гадаа буулгана гэж байна. Тэгээд энэ чинь надад 18 ширхэг байгаа. Энд 8-ын аавнаг нэ. Үлдсэн 10 дараагийнх нь юм байна. Энэ жижигүүдэн дандаа энчээ бол. Чи юу хийх вэ гэсэн. Энэ жижигүүдийн боохыг мэдээгүй. Дээд талд нь 3, цаа талд нь 3, наа талд нь 2 байна. Бүгдийг авчаагаад тэгээд эргэж буцаж тавих юм байна. Yeah. Сайн ачаагаа арчилчлаа гэд. Урагшилсан баггүй. Ахад энэ урт талын юм дээр бэдэр хад өөр юм очно гэд. Тэгээ урагшлаад таракаас ахсан таракаас туу. Тэгээд яа тийм битлэг яаж байгаа хүн рүү залгаад асуусан энэ ингэчлээ өмнө нэг удаа тохиолдсон сар гарны өмнө нэг тохиолдсон багт унтраачаад хэсэг байж байгаад асахгүй болсон. Тэгээд мэддэг хүн рүү яриад асуусан чинь нэг стачер болцсон байна гэж дүгнэж байна. Тэгээ сая би доогуур нь ороод хувцс бол нэлээд л боллоо. За доогуур нь ороод стачерын нэг нэмэх асах хоёр утсыг нь хооронд руу холбоод тэгээ асаачлаа.
Одоо урагшлаад дахиад үлдсэн ачаагаа авчаад тарака унтраахгүйгээр ачаагаа хөнгөж өгчөөд буцаж ирээ тэгээд стачраа солиултыг гэж бодож байна. Нэг авчаад ирээ гэж бодож байна. Тарака асфальттай байлгах чаа гэж гуйсан чинь толгойг маань гаргаад хаалга хагас ачлаа. Цайны ганц ажлын цамц маань гарахгүй боллоо шүү. За орой минь явсараад ямар ч байсан зогсоол дээр үржээр тавьчлаа. Өөрийнхөө зогсоол дээр тавиагүй. Яагаад юм гэсэн бэ гэхээр за өөрийнхөө зогсоол дээр би ч нөгөө төв газраас одоо энэ би компанийн яарсан дээр байгаа байхгүй. Энэ чинээс чи би цагийн зайтай нэлээд зайтай амьддаг хол зайтай. Тэгээд гэсэн өдөр заавал гарч явж нэг өдрийн ачаагаа өгч хэрэгтэй болсон зай. Тэгээд энэ нөгөө стартера одоо Монголоор стачер гэдэг тэрийг бүтэнсэн өдөр 11:30-аас хүнээс солиулахаар цаг тохироод ярьчлаа. Парта болохоор маргааш очиж дэлгүүрээсээ би өөрөө очиж аавна. За тэгээд ямар ч бүтэнсэн өдөр солиулаад солиулсныхаа дараа шууд ажилдаа гарахаар болсон. За тэгэхээр бүтэнсэн өдөр нааша тарака унж ирэхээр одоо өнөөдөр чи 4 өдөр байхгүй. Тэгээ маргааш 5 дахь хагасаа ингээд 2-3 өдөр асаалттай байхгүй болчихоо тийм. Очоод унтраадаг энэ маань эргэж авахгүй болов яана гэж бодод. Тэгээ ямар ч гэсэн энэ ч үрж яваад одоо ингээд унтраагаад энэ чинээсээ таксидад гэрлүүгээ харъя. Тэгээ бүтэнсэн өдөр буцаж үрж ирээд юмудаа янзлуулаад ирээ гараа. Тэгээ ерөнхийдөө ярьж тохирсон нь болохоор засварын газраас хамаагүй хямдхан үнэтэй. Тэгээд би өөрөө парта аваад нэг үнэтэйгээ тохирч хэлбэлж байгаа болохоор нэгэн гайгүй хүн гарч ирж байна. Тэгээд тийм байна. Одоо энэ чинээс таракын тодорхой жоохон янзалж байгаад гэглүүгээ харж амарлаа. За одоо тарак асаалттай байна зэ. Унтраагаад эргээд асах нүг уу юу үзье. За одоо бол ямар ч гэсэн асчлаа. Тэг хизээ асахгүй болох юм ба мэдэхгүй. Тэгээд стартер ямар ч гэсэн солиулаад үзье. Энэ яартны ордог газар нь жоохон толгой иргмэр ихгүй. Зам мам минь хаацсан. Тэгээ нөө такси дуудсан чинь нөгөөх нь олж орж ич чаддгүй. Өөдөөс нь алхахаас. За бүтэнсэн өдрийн минь тарака асах гэсэн чи асдгүй. Түлхүүр эргүүлээд ямар ч нөлөө авахгүй. За тэгээд өнөөдөр нөгөө хүнээр парта авцсан байгаа юм. Тэг өнөөдөр хүнээр солиулахаар ярьсан байсан чинь гинт цас ороод цаг агаар хөдөрсөн учраас нөгөө хүн ирэхээргүй болоод тэгээ хойно ачаатай явж идэг маргааш өгөх ёстой. Яа тэмлээ доогуур нь орж хасаага тэгээ одоо ямар ч гэсэн энэ ачаагаа хөргөж өгчөөд ирдэг юм билүү гэж бодоо сууж байна. Одоо хувцас солиод таракын доогуура орё доо. Стартер нь болохоор яг энэ доор байд юм блэ. Дээрээс харагдахгүй. Заавал доороос нь орно. За тэгээд хоошоогоо нь орохдоо урдаасаа багтахгүй байгаа. Тэгэхээр заавал энэ хоошоогоо хойтлаасаа
энүүгээр мөлгөж ороод тэгээд тийшээ очино. За стартер энэ. Тэгээд дээд талд нь 2 болтын хооронд нь холбоно. Гэхдээ эндээс харагддгүй юм. Тэгэхээр би гараараа баримжаа авч байгаа л холбоно да. За ямар ч гэсэн асаасан. Түрүү маслснаас болсноо яасан энэ арай нөгөө бензинийхэн заалт нь бүр ингэ хитрээ гараад ирлээ. Тэгээ одоо бензинээ түшээ хэр байгааг энүүгээр л харж байгаа хгүй бол одоо 133 чинь. За нэг 1100 орчим дээр ирэхээр нь дараагийн бензин аавна гэж үзэхгүй бол энэ маань ажиллагаагүй болчихлоо. Одоо явах майл нь 545 майл 8 цаг 22 минут байна. Одоо би шууд хөдлөхгүй. Одоо гэрлүүгээ харна 1 цаг явна. Тэгээд хоол хүнснийхээ ямиг авчаад энэ машина яартан дээрээ тавьчаад тэгээ буцаад таксидад наашаа ирээд тэгээ явна. Тэгэхээр энэ цаг маань одоо орой 9 цагт очихоор байгаа байхгүй. Тэгээ энэ цаг маань баг 12 1 мэг болох болов. Энэ 7 хоног ерөнхийдөө юу вэ гэж бодож байна. Авч байгаа өгж байгаа ачаанууд дээр гуугаал одоо би тарака унтрааж болохгүй байгаамаа. Унтраавал эргэж асахгүй байгаамаа. Асаалттай нь авчаач ээ гэж гуугаал явъя гэж бодож байна да. За өдлөө да. Гэрлүүгээ харчи өрөөд ирлээ. Одоо очих цаг маань 1 цаг 20 минут гэж байна. Тэгэл дундаа нэг зогсоол 2 мөрөг болчих та. Юу да? Орж ресипт аваад нэг кофе авах уу яах. Тарахнасаа буугаал холдохоор өстө чих амарх юм а бүр. Яж чад миний тарах бүр арай л илүү их дуутай. Бусад тарахнуудын хажуугаар явахаар арай гайгүй байдаг. Одоо шөнө 12 цаг болж байна. За нөгөө I wanna get
том truck stop дээр явж байна. Өчигдөр нөгөө одоо авцаа явуулж байгаа авсан шүү дээ. Тэгээд өнөөдөр 2 цагаас өмнө одоо Ohio Индианагийн хил дээр нийт ачаага аваад явах майл нь 750 байлоо да. Орой би 6 гэд ачаага аваад 6-7-г ачаага аваад хөдөлсөн. Тэгээд зогсолтгүй явахаараа нөгөө цагийн зөрүүтэйгээ өглөө 9 цагийн үед очихоор харагдчихсэн. Тэгээд нөгөө компанийнхаа хүнд хэлээд өнөөдөр худлаа юм байна. Амжихааргүй юм байна гэж хэлээд өнөөдөр худлаа юм байна, амжихааргүй юм байна гэдэг. Тэгээд маргааш өглөө ачаага өгөр болсон. Өнөөдөр 3 сарын 18 цэргийн баярын өдөр. Аажуу цагтай сайхан явж байна. Тэгээ сайн нэг юм смури авчлаа. Тэгээд хоол авцсан явж байна. Одоохондоо л жоо өсөхгүй л байгаа дээ. Энд ирснийхээ хоолоо авчи. Тэгээ явж байгаад оройхон тийш хоолоо иднэ. Сая дотроос ийм хоол авсан. Гахаан хавиргатай. За спагетти бүр их юм бахтай. Энд нэг жоохон салаад. Энд эрдэнэ шиш. Энэ салаадны доор нэг жоох юу байгаа. Үхрийн мах байгаа. Ийм хоол авлаа. Юу хийж байгаа юм бол энэ тараг. Төрүүлэх бороо ороод цас ороод нилээн болоод исэн.
Яг ингээд зогссон чи юу ч байхгүй болцсон. Одоо хөдлөө онгууд тийшээ хурдны зам руу ороод нэг 20-30 майл яваад нэлээд цастай байна. Зам маань бараг хаацсан байж магадгүй юм харагдчих шүү. Чигтэр нөгөө цас бороо холилдоод орж явах үед хурдны зам дээр нэг хүчтэй тоормолсон байхгүй. Тэгж энэ урагшаага ингэж голгож орж ирсэн юм. Энэ ингэ салга гараад ирж чинь. Өөрөө л орох хэрэгтэй юм байна л та. За явахд бэлэн боллоо. Рестарт дээр гэж. Хоолоо гэж утчихлаа. Энэ нөгөө салхин синсний синс байна. Амар устгаж. За энэ баг 4 чиргүүлтэй трак нэвтдэг ах шүү. 5 ч. Нэг сенс нь тэмэрч шин. Тэр дээр чинь 3 сенс. Тэгээд нөгөө их би нөгөө шүү дээ. Ундаг том байдаг ш. Холоос авахад их жижигхэн л харагдаад байдаг. За ханад төрсөн бол та нулимсгаа очив. Нусгаараа тэрэг атлах. Дахиад нэг 5 цаг орчим болтлоо. Кофе авчих. Та энэ хаалга руу ухарч явах юм байна. Энэ дотор ирэх цай байхгүй учраас би ийшээгээ татаад тэгээд чигээрээ хоошоо авахраад орд юм гэж бодож байна. За яардан дээр ирсэн байна. Тарака тавьчлаа. Тэгээ би сайн нөгөө энэ таракны хүчин эзэнгэрүүнд ярьж асууж байна. Ингээд заавал доошоо нь орох шаардлагагүйгээр энэ хоёр чинь F-аас 2 утсан байна шүү дээ. Энэ нэмхний асах. Энэ хоёрыг хооронд нь холбоод асуучих юм байна. Би сая асааж үзлээ. Болд юм байна. Тэгээд маргааш нөгөөдөр цаг агаар харж байгаад нөгөө нэг солих хүн маань хэлий гэсэн. Тэг хүүтэн байвал чадахгүй хаа гэдэг чилээ. Тэг ямар ч хэлсэн бүр болохгүй бол энэгээр нь асаач болох юм байна. Эсвэл мэдээд авчлаа. Би нөгөө стартер солих гээд энийг авсан байхгүй. Тэг уг нь нөгөө машиныхаа моторын дугаар муугаарыг яг хэлээд авсан чи энийг өгсөн. Тэгээд нөгөө нэг хуучин энэ машины эзэнтэйгээ ярьсан чинь 3 болтоор ингээ богдож байгаа бол энэ биш шүү. Volvo-гийн юуны одоо Volvo моторны юу байна? Стартер байна. Өөрөө доошоо ороод шалгаад үзээ хэдэн болтоор богдож байна. Тэрийг үзээд чинь тэгэхээр би одоо мотороос алж байгаа муу хуцаа амсаж байгаа доогор нь орж ихэж үзэхээс. За одоо энэ хугарсан шаврын хальтаа. Солиод тавьчих. Уг нь яг юм энэтэйг адилхан юу байсан? Хунцар юм байсан. Салхин тугуу усэрчтэй юм шиг л шүү дээ. Дахиад яг иймийг авцсан байгаа. Солиод тавьчих.
Зэврээд бүр явахгүй болсон юм шиг нэг. Тэгээ би одоо яаж байгаа вэ гэхээр ингэж зай гаргаж чагаад энийг нь хөдлөх гэж үзэж. За энэ гурван болтод аль нь таартай болов? 17 үзнэ. Өөстө яг таарч шүү дээ. Янз яг таарчлаа. Өнөчөж. За энэ маань ямар ч байсан боллоо. Одоо нэг юм хэрэгтэй байгаа бас. Ийм нэрх төмөр болох хэрэгтэй. Энэний цоож нь болохгүй байгаа гэсэн бас аваач. Үүр зэвэрч байна шүү дээ. Гэртээ очиж байгаа нэг үзтiin билээ. Замарцсан цоожоос олчлоо. Энэ арай таахгүй байгаа. Арай жоохон бүдүүдэд байна. За трактороос жоохон холдож байгаа тэр яриад хэ. Хаалганыхын төгжээг нь бас солилцлоо. Тэгээ энэ нэг төмрийг авсан чинь энэ арай жоохон бүдүүдэд байна. Эннээс илүү нарийнхыг бол олоогүй. За тэгээд эсвэл бүр нугсаар нь сольж болох юм билээ. Тийм хоёр гаргалгаа байна. За тэгээд энэ удаагийн бичлэгээ ингээд дуусгая. Ашиг орлогоо тооцоод бодчихъя. Тэгээд бичлэг таалагдвал лайка дараарай. Дахиад иймэрхүү төрлийн бичлэг үзмээр явах юм бол сувг дээр subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.